Өнөөдөр өдөр бүр Excel дээр ажилладаг хүмүүсийн хувьд хамгийн их ашиглагддаг бас хамгийн хэрэгтэй шорткатыг зааж өгч байна. Энэ нь юу вэ гэхээр хэрхэн маус ашиглахгүйгээр сел хоорондоо курсораа гүйлгэх, за мөн мөр багны хамгийн сүүлийн утга дээр хэрхэн шорткат ашиглаж очих боломжтойг үздэсгэе. За эхний арга нь хэдүүлээ сел хоорондоо хэрхэн маус ашиглахгүйгээр гүйх вэ гэхээр гар дээр харагдаж байгаа дөрвөн сумыг ашиглаж наашаашаа гүйнэ. Харин тухайн жишээлх юм бол хоёр дахь ба мөрийн хамгийн сүүлийн утга дээр хэдүүлээ шорткат ашиглаж очие гэвэл дэлгэцэн дарагдж байгаа шорткатыг дарахад хамгийн сүүлийн утга дээр очино. За мөн энэ n багны хамгийн сүүлд байгаа буюу хамгийн доор байгаа утга дээр хэрхэн шорткат ашиглаж очих вэ гэхээр дэлгэцэн дарагдж байгаа шорткатыг дарахад хамгийн доод утга дээр очиж байна. За энэ мэтчлийн хэдүүлээ сел болон мөр баг нь хооронд шорткат ашиглан илүү хялбараар шилжих боломжтой байдаг байна.